Манлайлан удирдах байгаа хүмүүсийн хариуцж байгаа яг зүйл нь юу юм бэ гэдэг дээр нэг санал. Кофе бодол. Лидер байх, бусдыг манлайлах, бусдыг удирдах, бусдыг менежлах гэдэг асуудал. Тэгэд энэ ажлын нөхцөл дээр яригдах албагүй, амьдрал дээр ч гэсэн яригдаж болох сэдв. Энийг хийх үед бидний нэг мэдэх ёстой зүйл чинь бидний хариуцж байгаа зүйл нь манлайлагч хүнийхээ хувьд хариуцж байгаа зүйл нь тэр тухайн багийн үр дүн гэхээсээ илүү тэр үр дүнг гаргадаг хүмүүсийг манлайлж байгаа, хүмүүсийг удирдах байгаа, хүмүүсийг менежлж байгаагаа бид нар санах ёстой байгаа даа. Ингэж байж бид нар өнөөдөр бодит хүний нийгмийн, хүний бүтцийн манлайлагч нар болж байгаа. Бид нэр төслийн манлайлагч. Бид нэр төслийг манлайлж байгаа биш. Бид нэр тэр төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсийг манлайлж байгаа гэдэг санаа гарч ирж байгаа. Хэрвээ бид нэр энэ ойлголтыг өөртөө суулгаж чадах юм бол өдөр болгон менеж хийж байгаа хүмүүсийнхаа, лид хийж байгаа хүмүүсийнхаа, тэр захиран удирдах буй, тэр чиглүүлж буй хүмүүс руугаа хандах хандлага арга барил маань шал хондоо болох ёстой. Бас буцаад энэ чинээс юу илэрх ёстой вэ гэхээр бидний тэр хариуцлагын төлөө хариуцлага хүлээж байгаа биш. Хариуцлагыг үүсгэх үр дүнгийн төлөө хариуцлага хүлээж байгаа биш. Үр дүн үүсгэх хүмүүсийн төлөө хариуцлага хүлээж байгаа. Болохоор бид нар бас буцаагаад илүү тайвшрах тийм бүтэц бий болж байгаа. За өнөөдрийн кофе бодлоо. Та хэрвээ бусдыг манлайдаг менежер хүн бол та тэр хүмүүсийн төлөө санаа зовдөг үү? Эсвэл та үр дүнгийн төлөө санаа зовдөг үү гэдэг асуулт. Хэрвээ та анх удаага миний видеог үзэж байгаа бол subscribe хийгээ битгий мартаарай. Манай багийн зүгээс бид YouTube дээр 7 хоног болгон 2-3 видео оруулдаг байгаа. Тэгээд л дараагийн видеоор уулзцгаая.